За сайн байна. Би өнөөдөр Орос 6 сарын сүүлээр Оросын Забайкальск Читмэж өнгөөр нэг 4 хоног яваад ирсэн юм аа. Тэрнийгээ тухай ярих гэж. Би Торонтын 90 бомтоор би гараад тэгээд тэндээсээ цаашаа Брэдийн зохиолч Балдоржи юу гэж байдаг. Новый Зелиаг тосгонд тэр хүнтэй уулзаад тэгээд цаашаа Цэрэндоржи юу гэж агийн районы дүү гэж ярьдаг. Агийн районд амьдардаг бас бизнесмен эрдэмтэн хүнтэй уулзаад тэдний 2-3 хонжаад тэгээд тэр хүн бол өөрөө бизнесменээс гадна урд нь хөдөөж эрдэмтэн байж чад сүүлдээ бизнес руу орсон бас орон нутгад нөлөөтэй нэр хүндтэй тийм хүн байсан. Тэгээд ер нь гол нь Брэдийн байдал юу болж байна? Манай энэ зүүн хязгаарын орнод аймаг одоо Брэдтэй уламжлалт харьцаатай. Тэрний цааш нь яаж явах гэж байгаа юм бол тэр уламжлалт харьцаа. Тэгээд дээрэс нь бас ямар бизнес байна гэж нэг сонирхож явлаа. Тэгээд хөдөө аж ахуй би ер нь хөдөө аж ахуйн үйлчлэлтэй хөдөө аж ахуй энэ Торонто ангийн Баян сумдаас хөдөө аж ахуйн талаар юм хийх сонирхолтой ингээд явдаг хүн байгаа. Тэгээд хамгийн сүүлийн өдөр тэндээсээ би Манжураар гараад хятад руу явсан. Тэгэхдээ Забайкальск гэж яг хэл дээрх одоо тийм бомб хотоор жижигдэр хот байна. Яг Орос хятадын хэл дээр. Забайкальскаар явахдаа бичлэг хийлээ. Забайкальск тосгоныг бас танилцуулаад жижиг хот юм да. Тэгсэн харин маш олон хүн үзсэн байна. Тэгээд тэдний комментуудаас бас харахад манайхан яг 30 жилийн өмнөх шиг тэр яг 90-ад оны 8-ны эд үеэр олон хүмүүс Забайкальскаас Оросоос дамжиж хятад руу орж Орос хятадын хооронд олон 8 хийжсэн манай монголчууд. Тэр үеийн хүмүүс нэгэн хараад коммент бичиж байна. Тэгээд комментэд янз бүр байна. Тэрэн дээр одоо нэг сөрөг тийм үү яг тэр зургийг хараад яг Забайкальск 30 жилийн өмнө шиг байна. Орос одоо юу төгжөөгүй байна гэж бичсэн байна л да. Тэгтээ би энэ дээр бас жоохон тайлбар хий гэж бодоод яг би тэр Забайкальскийн хамгийн тэр би урд нь очиж үзээгүй хүн шүү дээ. Одоо тэр хуучин хороолоор нь ч явсан юм уу? Яг байшингийн харахад жоохон өнгө удаг модель юм л да. Тэгтээ би бас тэр хүний эдийн засаг тэр дотоод хүмүүсийн аж амьдрал, оюун санаа бүх юм тэр байшингийн гаднахаар харах нь бас юу болоо? Тэр дүгнэх хэрэг байна уу? Орос ч бас хэдийгээр дайн байлдаан эдийн засаг сайнгүй байгаа нь мэдээж боловч бас дэлхийн хүчрхэг орн шүү. Биднээс бид нар авах гээхийн ухаанаар хандвал яасан бэ? Би тосгодуудаар явлаа. Тосгодуудаар явах ч гэсэн би монголчуудаа ярихлаа. Тосгонд нэг хэдэн үеийнээр байдгийг эдийн засгийн сул байшингуудын тал нь эзэнгүү хүүхдүүд нь одоо тэр баруунч том хотууд руугаа явцсан сүүлийн байдалтай Оросуудтай бид нар юу ярих вэ гэж яриад. Тэрний эдийн засгийн сул байж болно, байшин хоосон байж болно. Гэхдээ тэр Орос хүний одоо ажил чанар, тариногоогоо тарих чадвар Москва тэгээ баруунч юу ч боллоо гэсэн энэ яг биднэртэй ойролцож чадах хэвийн хүмүүс амьдралгаараа амьдрна. Эдгээр бол өөрсдийн тийм амьдрах чадвартай соёл боловсрол бүх юм бас боломжийн хэмжээгээр байгаа гэж бодож байна. Тэр сайн талаас нь харж юуг нь авч болох вэ гэдэг талаас нь харж хүмүүстэй харьцуул биднэрт одоо аль аль талдаа зүгээр байх юм шүү гэж юу бодож байна. Тэгээд жишээлбэл энэ миний энэ байгаа миний төрсөн сум Торонто ангийн Баян сум бол яг Оросын хил дээр байдаг. Эндээс 45 км болоод Орос тосгон очно. Дээрхний уулхан гэдэг. Дээрхний уулханд орол явах бүх айл одоо манай сумаас 2-3 дахин их хэмжээний ногоо тарьж байна. Жимс бүх юм нь бол тэр нөгөө одоо ахуй амьдралын арчаа гэх юм уу ажилсаг чанар бол тэгээд
одоо технологи юм да. Тэд нь хамаагүй илүү л бий болт юм да. Тэгэхээр яг тэр шиг би энэ өөрийгөө сумыг болохоор яг ядаж тэр шиг тийм ногоо тарьчих юм бол энэ сум бол Монголын хамгийн баян сумд болно гэж би бодож байна. Ногоо тариад Улаанбаатар Чоолсонгийн зах зээл дээр дурдвал боломж байдаггүй юм болов. Өөрөөсөө ядаж Оросын болон дундаж айл шиг юм ногоочин, химсчин, аж ахуйч болцгоовол яасан бэ л гэж уриалах гэсэн юм аа. За тэгээ өөрөө уриалж байгаа хүн чи өөрөө бас ногоо тарьж тэр аж ахуй чанараас нь бас боломжоор өөрөө бас үлгэрлэх хэрэгтэй байх хамаараа хэлж яхаар биш. Одоо бол юу ч ногоо тариагүй л байж байгаа юм шүү дээ гэж. А ногоо тариа та бүдтэй харуулнаа. Баярлалаа.